Сайн байцгаана уу? YouTube сувгийн дагагч үзэгч нараа. Тэгээд сүүлийн үед миний бичлэгний комент хэсэгт нэг л асуулт маш олон хүнд өгсөн. За тэр юу вэ гэвэл миний ярьсан яриг текст болгон гаргадаг энийг одоо хэрхэн хийдэг вэ гэж маш олон залуучууд асууж байгаа. За жишээ нь энэ дээр Монгол улсын хамгийн том газар нутагтай аймаг гэд гарнаас үсгээд харахад Монгол улсын хамгийн том газар нутагтай аймаг гэд гараад ирчихэж байгаа. Ер нь бол компьютер дээр одоо ерөнхийдөө бичих шаардлагагүй болж байгаа. Ер нь бол цаашид угаасаа бичих шаардлагагүй. Хүн ер нь компьютер дээр ингээ keyword-а дараад бичиж авах угаасаа шаардлагагүй болно. Гар утас ч гэсэн ялгаагүй. Тэгэд миний хувьд болохоор гар утсан дээр болохоор чимээгийг ашигладаг. Айл 2 жилийн өмнөөс л ашиглаж байсан. За компьютер дээр болонгууд энэ жилээс одоо сүүлийн бараг 5-6 сар одоо угаасаа keyword-н дээр нэг бичгээ болсон. Тэгэд энэ арга би та нарт заагаад өгье. За тэгээд гадуур болохоор дуудлага flow гэдэг эднийх болохоор 800 үгийг нь 15,000-аар бол зарж байгаа. Ердөө энэ сарын нь үн шүү. Тэгээд нэг 100 минутын яриаг 35,000 төгрөгөөр бид нар ашиглаж байгаа. За тэгвэл эднэрийн одоо цаатлах нь ашиглаж байгаа модель бол мэдээж одоо Google-ийн модель байгаа. Тэр нь төлбөртэй заавал нөгөө нэг API-ийг ашиглаж байгаа учраас төлбөртэй байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгийг үзээ сурчих юм бол та нар заавал төлбөр төлөхгүйгээр шууд 100% заяа хэдэн сар жилээрээ үнгүй ашиглах тийм миний ярьсан яриг текст болгон хувиргадаг desktop аппликейшнийг хийж сурах болно. За тэгээд нэмээд 2-3 зүйл хэлэхэд та нар ямар нэгэн одоо код бичдэг те IT-ийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Бас англи хэл ч ерөөсөө хэрэггүй заяа. Өнөөдрийн миний энэ бичлэгийг 1-р ангийн хүүхэд үзээд дураагаад хийсэн ч өөрөө ийм хийчих боломжтой. Тийм учраас энийг хийхэд зөвхөн чамд юу байх вэ гэвэл зөвхөн компьютер чинь байхад л болно. Чи зүгээр компьютерийн ард сууж байгаа л энийг хийчих боломжтой байгаа. За тэгээд хэдүүлээ олон юм яриад явах уу? Гол ажилдаа оръё. За Google компани өнөөдөр 5 сарын 31 гэдэг чинь Google компани 5 сарын 15 одоо өнөөдрөөс бараг 2-7 хоногийн өмнө Antigravity 2.0 болон Google Spark гэд хоёр зүйлийг нэмж оруулж ирсэн. За тэр хоёр нь юу вэ гэвэл ерөнхийдөө AI agent одоо 24/7 ажиллах тийм зүйлс байгаа. За Google Spark нь болохоор бид нар зүгээр AI 24/7 ажилуулдаг AI agent-ийг тэрэн дээр одоо угсардаг байгаа. Antigravity нь юу вэ гэвэл тэр AI agent-ийг нь хөгжүүлдэг зүйл байгаа. За бид нар бол өнөөдрийнхээ хичээлээр бол Antigravity 2.0-ыг бол ашиглана. За та хэд маань Antigravity download гэд хайнгууд Antigravity download гэд бичээд ингээд хайнгууд угаасаа ингээд antigravity.google гэдэг сайт дээр одоо энэ татах линк нь байгаа. За энэ дээр дараад оронгууд Mac одоо Windows дээр одоо хэрхэн татах нь байгаа. За хэдүүлээ Windows-ын доотлолт байгаа download гэдгийг нь дараад ерөнхийдөө компьютер дээр татаа суулгах чинь. За тэгээд суулгаад нэвтрээд ороод ирэнгүүт та бүхэнд одоо энэ маань ингэж харагдах байгаа. За энэ рүү хэдүүлээ нэвтэрч орохоос өмнө та бүхэн бүртгэл үүсгэх шаардлагатай. За бүртгэл үүсгэхдээ яах вэ гэвэл gemini.google.com гэдэг энэ сайт руу орж ирээд Gmail хаягаар нэвтрээд орчих нь заяа. За тэрнийхээ дараа та хэрвээ ямар нэгэн төлбөртэй багц авсан байх юм бол шууд Antigravity 2.0 дээр нөгөө төлбөртэй багц авсан аккаунтаараа нэвтрээд орчоорой. Хэрвээ төлбөртэй багцыг нь аваагүй хүмүүс бол одоо орж ирэнгүүтээ upgrade гэдэг хэсэг дээр дараад тэгэнгүүт энэ дотор ингээд төлбөртэй багцууд нь байгаа. Ultra Pro Plus гэдээ байгаа. За миний зөвлөх зүйл гэх юм бол та нар зөвхөн Pro багцыг нь аваарай гэж зөвлөе. Энэ Pro багцыг авсан байхад хэдүүлээ сарын хугацаанд маш их зүйлийг хийж болно. Зургуудыг бүтээж болно. Бүр ингээд Google-ийн хамгийн сүүлийн үеийн нөгөө Omni гэдэг моделийг ашиглана. Antigravity-г ашиглана. За ингээд маш олон зүйл байгаа. За Ultra дээрээ бол бүр илүү боломжууд байгаа. Маш олон бичлэг, маш олон зураг гаргаж болно. Маш их хэмжээний кодон дээр ажиллаж болно. Нөгөө миний түрүүний ярьсан нөгөө Google Spark гэдэг моделийг нь бас ашиглана гэдэг маш олон боломжтой байгаа. Тэгээд ер нь бол эхний миний та нарт зөвлөх сонголт гэх юм бол Pro багцыг аваарай. Тэгээд энэ дээрээс хэдүүлээ Pro багц авахдаа дээр нь дарж ороод тэгээд энэ дээр та бүхэн олон улсынхаа картыг холбоос авчих нь маш амархан. Би яг энэ дээр олон улсынхаа картыг хийцэн байна. Тэгэлээ энэ дээр нь дараад харчээ. Та маань олон улсынхаа картны дугаар, сарыг нь, оных нь сүүлийн 2 оронтой тоог, тэгээд энэ дээр болонгууд нөгөө картн дээр 3 оронтой код байгаа. Тэрийгэ хийгээд болоо. Тэгээд энэ багцыг нь худалдаад авчихнаа. За тэгээд та нартай нэмээд нэг тип хэлэх юм бол хэрвээ та өмнө магадгүй энэ gemini.google.com гэдэг энэ сайтыг нь ашиглаж байсан бол аль болох удаан хугацаанд ашигласан тэрхүү Gmail хаягаараа upgrade гэдгийн дараарай. Тэгвэл илүү хөнгөлөлт урамшуулал олгодог шүү. Google компани яаж байгаа вэ гэвэл өмнө илүү нөгөө нэг
ашигладаг байсан түүхээ үлдээжсэн тим хэрэглэгч нартаа эдгээр багц модулуудаа арай илүү хямдралтай үнээр авах боломжийг олгож байгаа. Гэхдээ энэ та нарт бас бүгд нь ч ажиллах уугүй үгүй. Зарим нэг хүмүүст нь ажиллаа, заримд нь ажиллахгүй байгаа. За тийм учраас та хэд маань хэрвээ яг хямдралтай байх юм бол хямдралтай үнээр нь шууд авчаараа гэж зөвлөмөр байна. За энэ дээрс багц авангуудаа тэр багц авсан аккаунтаараа хэдүүлээ anti-gravity 2.0 руу орж ирэх болно. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ одоо бидний компьютерн дээр одоо дискнүүд байгаа те. C диск надад бол 2 диск байна, нөгөөх нь E диск байна. За би E диск рүүгээ дарж оронгуудаа энэ дотор ямар нэгэн фолдер үүсгэх шаардлагатай. Шинэ фолдер үүсгэх нь mouse хоёроо дараад nav гэж хагаад фолдер дээрээ дараад за энэ дээр хэдүүлээ за ийм нэртэй одоо фолдер үүсгэж байна. За одоо миний ярьсан яриаг текст болгон хувиргаж гаргадаг десктоп аппликейшны бүх код энэ дотор бичигдээд явах байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэндээ зориулаад шинэ фолдер үүсгэж хэрэгтэй. За энэнийх дараа яах вэ гэвэл project гэдэг хэсэг дээр очоод дараах нь одоо project grid гэдэг дээр дараад за nav project дараад select folder дараад за энэ дээр яах вэ гэвэл саяныхаа нөгөө нэг нээсэн фолдероо очоод сонгоно. За энэ байна те. За тэгээд select folder дарангууд энэ дотор маань ороод ирж байгаа. За тэгээд create гэдгийг дарчнаа. За энэний дараа ингээд харах юм бол энэ дотор ингээд ороод ирсэн байгаа. За энийх нь ардлынх нь одоо чат дээр дарангууд зөвхөн энэ дотор бичигдэх одоо ийм чат хэсэг маань үүснэ. За одоо хэдүүлээ энэ дээр гол ажлаа хийгээд явна. За тэгээд anti-gravity 2.0-ыг бол Монголд бол ашиглаж байгаа маш цөөхөн хүмүүс байгаа. За ер нь бол монголчуудын нэг 0.5-аас 1% гээд за 1% ч хүрэхгүй дээ. Ихэнх нь ерөнхийдөө мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэхүү бичлэгийг үзээд ерөнхийдөө баг зэргийн ойлголттой бүгд болцгоно. Тэгээд ашиглаж байгаа залуучууд гэх юм бол манай сургалтын залуучууд бас энэ одоо мэдээллийг нь аль 10 гарснаас нь хойш нэг 4-5 хоногийн дараагаас хичээлүүдэд ороод үзээд яваад эхэлсэн байгаа. Тэгээ энэ дээр болохоор бид нар манай сургалтанд болохоор вебсайт хийх талаар оруулсан байгаа. Тэгээд үнэхээр девелоперуудад маш удаан суудаг хийдэг ажлыг хэдхэн хормын дотор хийлгэх боломжтой юм байна гэж байна. За гоё хурдан вебсайтаа болж байна, nice гэж байна. За анхныхаа вебсайтыг хийж үзлээ гэж байна. Тэгээ ингээд дээр нь дараад оронгот ингээд манай сургалтанд байсан сурагч нар маань энийг ингээд өөрийн гэсэн вебсайтуудыг ингээд хийцэн байна. Тэгэхээр энэ anti-gravity-г зөвөр ашиглах юм бол маш их гоё боломжуудыг бол энэ дээр хийх боломжтой байгаа. Гол ажилдаа орно anti-gravity рүүгээ орж ирээд за чат хэсэг дээр миний энэ одоо prompt-ыг бичих байгаа. За би энийг болохоор бичлэгний comment хэсэгт үлдээчихье. За юу гэж бичсэн бэ гэвэл миний ярьсан яриаг курсор байгаа газар текст болгон гаргадаг desktop application хий. Ярьсан яриаг текст болгон хувиргахдаа Google-ийн web speech модельийг ашигла гэж байгаа. За энийг хэрвээ та энэхүү модель хэрвээ та хэд жоохон таалагдахгүй байх юм бол би бол байнга ашигладаг. Надад бол ямар ч асуудалгүй. Би энэ ингээд үнгүй байхгүй юу. Зүгээр web speech нь. Тэр илүү чанартай ашиглая гэвэл зүгээр шууд Google Speech-ийг нь ашиглаарай. Google Speech нь болохоор төлбөртэй, жоохон API-ийн төлбөртэй. За API-аа яаж авах вэ гэвэл зүгээр энэ чатнаасаа зүгээр асуучаарай. Google Speech API-ыг яаж авдаг вэ гэж асуунгууд чамд алхам малхамар заагаад өгнө. Чи тэгээд тэндээс нь API-аа авангуудаа чатантаа өгчөнгүүд чиний өмнөөс чат чинь кодон дотор чинь ингээд бичээд өгчнө. Тэнгүүд тэгэл Google Speech-ийг ашиглаж Google Speech API-ийг ашиглаж чинь. За тэр нь болохоор жоохон төлбөртэй байдаг. Миний энэ бол 100% үнэгүй web speech учраас. За тэгээд хэдүүлээ үргэлжлүүлэх дарчээ. За энэ дээрс та харах юм бол Gemini 3.5 Plus гэдэг модель маань ашиглагдаж байгаа гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ маань ингээд ерөөхдөө бүх зүйлийг хийгээд явна. Хэдүүлээ зөвшөөрлийн нөгөөд байна. Тэгээд нэр нэмэт хэлэхэд ер нь бүх юм ингээд англи хэл дээр гарч ирээд байгаа. Тэгэхээр хэдүүлээ энийг ингээд эхнээс нь зүгээр ингээд ойлголцоо зүгээр. Чи надтай одоо ингээд харилцахдаа заавал монголоор харилцаарай гэдэг үгийг хэлчих. Тэгвэл одоо чамтай шууд монголоор харилцаад явчихна. За ингээд бүх юм англиар гарч ирээд их юм бол за чи үүнээс хойш надтай харилцахдаа монголоор харьц. За ингээд монголоор харилцах гэдэг өгч. За одоо яах вэ гэвэл одоо энэ үүнээс хойш одоо дандаа бүх зүйлээ монгол хэл дээр надад гаргаж өгөх байгаа. За хэрэг төлөвлөгөөг зөвшөөрч байна уу гэж байна. За anti-gravity-гийн нэг одоо давуу тал нь ч гэх юм уу, ядаргаатай тал нь ч гэх юм уу. За надад бол үнэхээр давуу талтай байдаг. Зөвшөөрлөө эхлээд авдаг. За би яг ийм зүйлийг хийх гэж байна шүү. За энийг та зөвшөөрч байна уу гэж зөвшөөрөл авдаг. За зөвшөөрөл олгосны дараа бүх код энтриг бичээд явдаг.
чиний одоо компьютер руу чинь шууд нэвтэрч ороод бүх зүйлээ чинь энэ хийгээд явчих болно. За ерөнхийдөө энийг бол ингээд илүү сайн ашиглая гэх юм бол энэ бол их зүйлийг хийж болно. Чиний компьютер руу чинь нэвтэрч ороод чиний бүх зүйлүүдийг ингээл зэгцэлж барихын бужигнуулж өгнө. За гэхдээ энэ талаар нэг хамаагүй зааж өгөхгүй би. Зөвшөөрч байна. Өнөөдөр яг хэдүүлэхээ сэдвийн дагуу сайхан хичээлээд үзээ явчих. За энэ дээрс зөвшөөрөл өгсөн. За одоо энэ маань яах вэ гэвэл бидний Clash Fight-ын сангуудыг цуулах боломжтой тэрнээс. За бид нар одоо нэг өмнө одоо нөгөө VS Code энтрийг ашигладаг байхдаа одоо ийм юу суулгаж барьдаг шүү дээ. Одоо ямар нэгэн одоо модулуудыг суулгахад гараараа суулгаж барьдаг байсан бол энэний нэг давуу тал нь бид нар одоо ерөөсөө оролцоодох шаардлага байхгүй. Одоо энэ кодыг бичиж би VS Code руу орох шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? VS Code дээр орж кодон дээр бид нар өмнөх хичээлүүд дээр нөгөө вебсайт хийхэд ашиглаад байдаг байсан шүү дээ. Одоо бол тийм шаардлагагүй болсон. Одоо зөвхөн энэ дотроос л бүх зүйлээ хянаад явчихна. За тэгээд энийг илүү зөвөр ашиглах юм бол AI agent-үүдийг бид нар хөгжүүлж болно. AI agent дээр гадуур болохоор хүмүүс нөгөө яг хуу заахан зааж байгаа. Тэд нар ихэвчлэн API-ийн зардал өндөртөөгөр заагаад байгаа. Ер нь бол тийм учраас Монголд бол AI agent-ийг ажилуулъя гэвэл нэг олон тийм ажилуулдаг газрууд бол гарч ирэхгүй. Томоохон компаниуд л одоо AI agent-үүдийг ажилуулж байгаа шүү дээ. Мөнгөний төлөх чадвартай хүмүүс. А тэрнээс биш зүгээр энгийн зүгээр те өнөөдөр нэг 2 сая төгрөгийн салентай хүмүүс AI agent-ийг ажилуулад ах бэрх байхгүй юу? А бид нар бол энийг ашиглах юм бол AI agent-ийг угсарч хөгжүүлэхдээ заавал нөгөө API гэдэг зүйлийг нэг ашиглахгүйгээр тэрийг тойроод одоо API хүрхгүйгээр ингээ хямд зардлаар ингээд сарж ингээ ч юм уу те цаашид ашиглаад явах боломжтой байдаг. Нэг давуу тал нь. За тэгээ хамаагүй бас юм зааж өгөхгүй байна энэ дээр. За ерөнхийдөө энэ маань ингээд миний бүх зүйлийг хийгээд өглөө. За энэ арай дуусаагүй нэгдүүлээ. Application маань за ингээ. За одоо ингээд бүх зүйлээ хийгээд дуусны дараа энэ надад нэг зүйлийг ингээд хэлж өгнө. За аппликейшны талаарх эхлээд зөвшөөрөл авчиж байгаа. Тэгээ сүүлд нь яг юу хийснээ надад хэлээд өгчөж байгаа. За хэдүүлээ уншия те. Аппликейшн загвар за ярианы текст нь болохоор ийм ашигладаг. Narration таньнаа глобал энэ аппликейшн заавал идэвхжүүлэх шаардлагатай. За хэдүүлээ одоо нэг юу гаргаж ирээд туршаад үзье. 1 2 3 1 2 3. За ерөнхийдөө шууд эхний одоо оролтоороо ингээд шууд юу хийчихэж байгаа байхгүй юу? Бидний зүйл хийгээд өгчлөө. Яг одоо юу бас бэлэн болсон байгаа вэ гэвэл бидэрт эхнийхэн гаргалтаар одоо миний ярьсан яриг текст болгон хувиргадаг одоо аппликейшн, десктоп аппликейшнийг бол гаргаад өгсөн байна заа юу. За одоо энийг бид нар хаач ашиглаж болно одоо. Сайн уу чамаар юу байна да? За танайхан юу хийж байна? Гэдэг ч юм уу те. За ер нь бол яг ингээд юун дээрээс заавар авангууд энэ дээр ингээд хэлээд өгсөн байгаа. Аппликейшн талаарх товчхон юм. За загварыг бол хэдүүлээ яах вэ? Одоо бид нар ингээд зүгээр эхний ээлжинд одоо бичих шаардлагагүй ингээд модулөө хийчихэж байгаа байхгүй юу? Одоо загвар энэ төр бол үнэхээр асуудалгүй шүү дээ. Одоо би хэдүүлээ энэ ч шууд үргэлжлүүлээ загвараа сайжруулж болно. Яриа таних одоо энэ системээ сайжруулад явчих болно. Илүү төгс API-уудыг ашиглаж болно те. Удирдлага нь App8 товчлуур дээр байна гэж байна. За энэ одоо энийг хэдүүлээ өргөжүүлээд илүү сайжруулъя гэх юм бол одоо App8 товчлуураа энэ тэнд за магадгүй гарнаас өвсөг ингээд дарахаа өөрөө тохируулдгаар хийж болно. Янз бүрээр өөрчилж болно. Таны аппликейшн заавал идэвхжүүлэх шаардлагагүй. За ингээд нөт болон веб хөтөж Word зэрэг цонхоо нээгээд App8 товчлуурыг дарахад шууд одоо ярьж болно гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ дээр сэдвүүлээ ингээд туршаад үтсэн чинь одоо ChatGPT руу орж ирэнгүүтээ шууд ингээд энийг дараад энэ бүгд ажиллаж байна уу гэд хэлэхэд шууд гараад ирж байгаа үстэй. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ энийг нэг жоохон сайжруулъя. За дэлгэцэн дээр харагдаж байгаа модуль desktop application маань жоохон онцгүй байна. Энийг хөвдөг микрофоны desktop application маань жоохон онцгүй байна. Энийг хөвдөг микрофон болго гэдэг ч юм уу те. За ингээд сайжруулад явчихна. За нэг зүйлийг яхад хэдүүлээ энийг ингэж яахгүйгээр одоо энэ desktop дээрээ ингээд гаргаад ирчиж болно бас. Энэ рүүгээ орлоо. За нөхөр юу хийж байгааг бол хөвдөг юу хийж байгаа. Энийг болгочих. За одоо энэ ингээд хөвдөг юу болсон бооз. За энийг хэдүүлээ засаж янзлаад хөвдөг микрофон болгоцсон. Гэхдээ энэ бол жоохон шаардлага муу байна. Гэхдээ энэ бол нэг хамаагүй.
За та нар бол өөрсдөө энийг ингээд хилээл ингээд сайжруулж чинь гадна талдаа дөрвөлжин юутай байна мэн гэдэг. За би ерөнхийдөө бичлэг маань хэтэрхий урт болоод байгаа учраас та хэдэд энийг одоо ингээд зарим хүмүүсүүд нь код бичиж мэдгүй болохоор энийг одоо ингээд яаж гаргахаа зарим нь мэдгүй байгаа. Энэ дээр уул нь ингээд гаргаад хилээд өгсөн байгаа байхгүй. Энийг нь хэдүүлээ копи хийж аваад энэ дээрээ өгөөд гаргуулчих болно. Илүү амархан болгохын тулд за надад энийг одоо десктоп дээр харагдах байдлаар гаргаад өг. Би дээр нь нэг дарагтал тухайн десктоп аппликейшн маань ажилтдаг байх ёстой. За нэгэсэндээ би одоо энэ компьютерийн дэлгэцэн дээр одоо энийг иймэрхүү байдлаар ингээ аппликейшн байдлаар бэлдүүлэг гаргуулах гэж байна. За та хэд маань яг намайг дургаад ингээ гаргуулчих юм бол заавал нөгөө нэг код бичиж мэдгүй хүмүүс маань одоо терминал VS Code руугаа ороод терминал дээрээ ажиллуулах эсвэл энэ рүүгээ оруулж ирээд ингээд одоо нөгөө ажиллуулж чадахгүй штэ. Тийм учраас та хэд маань яг миний энэ зааварчилгааны дагуу десктоп аппликейшнаараа гаргаад ирвэл зүгээр шүү. За десктоп дээр харагдах байдлаар гаргаад би дээр нэг дарахад тухайн за энэ нөгөө нэг манай моделийн нэг давуу тал нэг сул тал нь хитрхи хурдан ярихаар ингээ зарим үгийг ойлгохгүй. Энийг та далдаагийн засаа маань ажилдаг байх хэрэгтэй. Десктоп дээр харагдах байдлаар гаргаад өг би дээр нь нэг дарахад тухайн десктоп аппликейшн маань ажилдаг байх хэрэгтэй гэд. За ингээд хийлгүүлчээ. Тэгэхээр энийг одоо үүнээс хойш одоо яг ингээд хийгээд гаргацсан хүмүүс бол цааш нь илүү нэг VS Code энтер рүү орж ажиллуулах шаардлагагүйгээр хэдүүлээ зүгээр десктоп дээрээсээ л гаргаад авчих байгаа. За та хэд маань энэ одоо нэг юунуудын бүгднгийн зөвшөөрөх ёстой шүү. Энд нэрийг ингээ сайхан бүгднгийн yes гэж зөвшөөрөх хэрэгтэй. За юу болсон бэ гэвэл одоо юу болсон бэ гэвэл десктоп дээр гараад ирсэн гэж байна. За хэдүүлээ энэ дээрээс харах юм бол за энд ингээ гараад ирсэн байна те. За энэ дээрээ магадгүй зураг энтер өгөө лого энтер өгөөд ийм гоё болгочих болно. За би жишээ нь одоо энийг ингээ алга болголоо. Энэ давхар ажиллаж байна уу? За энийг алга болгоцож одоо та ингээ компьютераа унтраагаад компьютераа хасаахтаа нөгөө нэг миний ярьсан яриагээ текст болгоо хувиргадаг энэ зүйлээ ажилуулахын тулд зүгээр энэ дээрээ ингээ хоёр дарчих. Тэгэнгүүт нөгөө нэг юу ч гараад ирнэ. Тэгээд энийг ингээ доошлуулчихна. За тэгээд энэ тэнд ямар нэгэн зүйл хийж явахдаа F8 дараад за тэгээд ингээ ажилуулнаа. За тэгээд эргээд F8 дарангууд энэ маань ингээ зогсож байгаа те. За F8 энтер гэнгүүт зарим үгийг ойлгохгүй гадаадаар ярангууд. За энийг бол угаасаа одоо хэдүүлээ яах вэ гэвэл энэн дээр ингээд хилээл сайжруулад байна. За энийг ингээд зөөхөд ажиллаад дээр нь ахаад нэг дарангууд ингээд удаан яагаад байна штэ тий засагдаад байна штэ тий. За энэ мэтчлэн иймэрхүү алдаануудыг одоо за энэ дээр ийм алдаа байна. Чи энийг зас. За энийг одоо ингээд зарим газар харагдахгүй болго энтер гэдэг ч юм уу те чи өөрөө яг энийг яаж удирдмаар байна. Тэрийгэ энэн дээр одоо маш тодорхой хэлэл энийг ингээд төгс засварлах байгаа. Тэгээд эхний ээлжинд бол та нар одоо энийг хараад тэгээд ийм десктоп аппликейшнийг бол ингээд бүтээчж байгаа шүү. Энийгээ тэгээд ингээд одоо хүснээрээ сайжруулаарай. Энэ ингээд дөрвөлжин байгааз. За энэ ингээд харагдах талаас бүр болохгүй л манайхаа скриншот хийгээд тэгээд нөгөө нэг чатанд өгч юм. За энийг ингээд харагдахад одоо ингээд цаанаа дөрвөлжинтэй байна. Дөрвөлжин дээр бөөрийнхээ микрофон харагдаж байна. Цаатлах нь бэкграунд дээр нь байгаа дөрвөлжингийн арилгаа зөвхөн бөөрийнхээ микрофоноор үлдээ. Эсвэл энэ хүрээгээр нь гоё ингээд хөдөлгөөнтэй те дүрс гүйлэг энтер гэдэг ч юм уу. Та нар ингээд хүснээр энийгээ сайхан өөрчлөөд явах бүрэн боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Маш одоо ингээд компьютер ашигладаг хүмүүст маш их хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр та хэд маань боломжтой бол энийг одоо хиймэл оюун ухааны группүүд рүү сайхан шеэр хийгээд өгөөрэй. Маш олон хүмүүст энэ хэрэгтэй. Компьютер ашигладаг хүмүүст энийг ингээд одоо багш нар ингээд гараар шивдэг маш олон төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэдгэр хүмүүс ингээд нэг 10-аас 20 минутыг зарцуулаад энийг хийчих юм бол та нарын нөгөө гараар шивдэг хурдыг чинь 2-оос 3 дахин одоо хялбар болгоод ирнэ. Та нар нэг одоо ийм зохиолыг одоо ингээд 30 минут шивдэг байсан бол энийг ашиглаад сурчих юм бол 3 минутын дотор зүгээр яриад нөгөөдгөө текстээр гаргуулад ирэх боломжтой байгаа. За тэгээ та хадад маань энэхүү хичээл таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд YouTube сувгаа дагаагүй бол дагаараа. Манай Facebook дээрх AI Level Up гэж сургалтанд маань нэгдээрээ. Тэгээд энэ дотор би одоо anti-gravity-г ашиглаад одоо илүү хэлбэрээр одоо өөр гой маш олон зүйлийг одоо хийхийг зааж өгсөн байгаа. Би тэгээ вебсайт хийхийг хүртэл заагаад өгсөн учраас
Ер нь код бичих мэдлэггүй чи яг манай сургалтанд орсноор бол энийг одоо зөв ашиглаад одоо зөв одоо нэмэлт төлөвүүдийг нь татаж суулгаад тэгээд одоо вебсайт энэ төр хийхийг бол заагаад өгчихсэн байгаа шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Асуух зүйлээ бичлэгний комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа guys.